За ямар ч тач өнөөдөр бидний дунд Махатма Гандигийн талаар бол мэдэхгүй хүн гэж бол байхгүй байхаа гэдэгт би бол итгэлтэй байна. За ер нь дэлхий дээр Махатма Гандигийн талаар мэдэхгүй хүн бол бараг байхгүй байхаа гэж бол бодож байна. За Ганди гэхээр ер нь бол одоо миний хувьд бол хамгийн түрүүнд нэг тийм халдсан, толгойтой, туранхай, нүдний ширхтэй, юм цагаан даавуун хувцастай, тал биеийн тийм нүцгэн шавтан шахуу одоо тийм хүн бол ингээд төсөөлөгдөж байгаа юм шүү дээ. За уг нь бол ингээ Гандигийн жинхэнэ нэр нь бол Мохондас Ганди гэдэг байсан. Гэхдээ хүмүүс одоо өөрсдөө түүнд Махатма гэдэг ийм нэрийг бол одоо өгсөн. За Махатма гэдэг нь одоо ямар учиртай үг юм бэ гэхээр эртний санскрит хэлээр бол одоо ариун сүнс гэсэн утгатай ийм үг юм бэлээ. За тэгэхээр Ганди гэдэг энэ хүн бол одоо түүхэнд цагаан талаараа, илүү гэгээлэг талаараа за одоо нэг өсөнд бол одоо яг амьд гигантэн мэтэр ингэж танигдсан ийм хүнстэй. За үүнтэй бол одоо маргах хүн бол бараг байхгүй байх гэж бодож байна. За Ганди бол одоо түүхэнд маш том одоо түүхэн гавьяа байгуулсан одоо хүний эрх шударга ёсны төлөө тэмцэгч гэдгээр нь бид бүхэн мэднэ. За тухайлбал одоо Ганди бол ганц ч удаа буун дуу гаргалгүйгээр одоо зөвхөн инх тайвны замаар жагсаалт цуглаан хийсээр байгаад за Британий эзэнт гүрнийг энэтхэг улсын өмнө бол өвдөг сөхрүүлж за энэтхэг улсыг бол тусгаар тогтнуулж тэр 400 сая гаруй тухайн үеийн энэтхэгчүүдэд эрхчлөөг авчирч чадсан ийм одоо баатарлаг тэмцэгч нэгэн гэдгээр нь бол одоо бид нар маш сайн мэднэ. За Ганди бол одоо гэхдээ энэ тэмцлээ хийхдээ бол одоо хүч хэрхээлийн аргыг бол огтоосоо ашигладаггүй байсан. За Гандигийн хамгийн гол зарчим бол ерөөсөө хүч үл хэрэглэх зарчим. За ингээд Ганди бол ерөөсөө энэ хүч үл хэрэглэн тэмцэх энэхүү зарчмыг одоо энэхүү зарчмын үндсэн суурь философиг нь хүртэл ингэж боловсруулж амьдрал дээр туршилсан хамгийн анхны хүн гэж үздэг. За иймээс хүмүүс одоо түүнийг ерөнхийдөө маш ёс суртахуунтай, инэрэнгүй, нинжин сэтгэлтэй, ёстол нөгөө нэг ариун сүнс нь муу юм байна гэх мэтээр бол ингэж ойлгоцгоодог. Гэтэл одоо хүн л болсон хойно хүн бол ингэж алдаа оноотой, сайн муу хоёр талтай байдаг. Тэгэхээр Ганди өөрөө хүн л болсон түүнд бас харанхуй тал, хар тал буюу одоо тийм муу тал гэж бас энэ хүнд бол байдаг байсан. Тэгэхээр Гандигийн энэ хар бараан талыг одоо өнөөдөр түүний шүтэн бишрэгчд эсвэл одоо хүндэтгэж дээдэлдэг энэ хүмүүс бол мэдсэн ч одоо мдээгүй юм шиг ингэж нууцсалж тэр болгон одоо ярихыг хүсдэггүй. За түүнчлэн түүхийн сурах бичгүүдэд хүртэл Гандигийн энэ хар бараан талуудыг бол огтоосоо дурддаггүй ах жишээтэй. За ингээд түүний хар бараан талаас ингээд товчхон жишээнүүдийг дурдах юм бол Ганди өөрийнх нь эхнэр Кастурба Гандиг бол шууд утгаараа үхэлд хүргэсэн гэж бол хэлж болно. За ямар учиртай юм бэ гэхээр одоо Гандигийн эхнэр бол үхлийн өвчин тусаад ингээд үхэх гээд хэвтэж байхад нь Ганди одоо хүний үхэл амьдрал бол бурхны хувь төөрөг буюу одоо байгалийн юм шалгарлаараа л явагдах ёстой гэж үзээд за им уулахыг Ганди бол зөвшөөрөөгүй. Ингээд Гандигийн эхнэрийн биеинд им уухгүй учраас улам бүр мууцсаар хагаад бол амиа алдсан. Гэтэл энэ явдлаас хэдхэн жилийн дараа Ганди өөрөө хумхаа өвчин тусаад үхэх дээрээ тулсан. За гэтэл яг энэ сонголт энэ одоо үхүү одоо оршихуу эс оршихуу гэдэг энэ сонголт хувь хүн дээр тулж ирэнгүүт Ганди өөрийнх нь тэр эхнэрийг хүртэл үхэлд хүргэсэн тэр зарчмаас ухарч байгаад өөрөө им ууж амьд үлдсэн байдаг. Одоо шудраг бус өөрийнх нь одоо амнаас илүү үн цэнтэй ш эхнэрийнхээ амиас илүүтэйгээр за түүнчлэн Ганди бол одоо тухайн үед бас Дэлхийн 2 дугаар дайны он жилүүдэд нацист дарангуулагч Адольф Хитлерт бол захидал илгээж байсан. За түүний одоо энэ захидлууд нь бол одоо хувийн захидлууд бол хожим ил болсон. За энэ ил болсон захидлууд дээр арьс өнгөний үзлийн талаарх маш тийм хүчтэй текстүүд агуулгууд бол байсан бас тодорхой болсон байдаг. За товчхондоо Гандигийн хувьд бол ер нь энэ Африк хүмүүсийг бол тэрээр бол одоо доод төрөлтөн гэж үздэг байсан. За энэтхэгчүүд бол Африкуудаас бол хамаагүй дээд төрөлттэй хүмүүсээ гэж ингэж үздэг байсан гэдэг нь бол одоо ингээд хожим тэр ил болсон хувийн загтлуудаар нь нотлогдож байгаа юм шүү дээ. За мөн одоо өөр нэг эвгүй зүйл гэвэл Ганди ингээд чармаа нүцгэн шавталж байгаад за өөрийнхөө ач охтуудтайгаа хамт ингэж нэг орон дээр ингэж орон дотор ингэж хамт унтаж за өөрийнхөө энэ сэтгэл зүйн туршилт энэ сүнслэг оршихуун ийм одоо туршилт гэж өөрийнхөө энэ сүнслэг чанарыг сорьдог байсан гэж хэлж болно. За тэгэхээр энэ мэтэр одоо Гандитай холбоотой иймэрхүү нэг шудраг бусч гэмээр арьс өнгөний үзэл за мөн одоо бүр ингээд педо гэх юм уу хааш юм гаж иймэрхүү үйлчлүүд хүртэл ингэж маш олон байдаг л та. Тэгэхээр
яг уу энэ талаар хүмүүс бол яг үндэ тэр болгон мэддэггүй. За тэгэхээр энэ талын мэдээлэл хэдийгээр яг үндэ нээлттэй байдаг боловч хүмүүс яагаад ч мэдэхгүй энэ талаар ерөөсөө сонирхдаггүй. Тэгэхээр одоо өнөөдрийн дугаараар бол юу ярих гээд байна гэхээр энэтхийн эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч хүчирхийлэл үл хэрэглэх одоо урлагийн мастер шахуу болсон энэ Махатма Ганди гэдэг хүн маань үнэхээр тийм одоо кино, зохиол, ном, сурах бичгүүд дээр интернетэд байгаа мэдээллүүд шиг тийм ариун гэгээх нэгэн байсан уу? Эсвэл бүр эсэргээрээ тэр өөрийнх нь сэтгэлийн дотоод мөн чанартайгаа ингэж тогтмол зөрчилддөг. За бас нэг талаараа муухайчсан тодорхой хэмжээний тийм гаж дондоо идэгдсэн ийм сэтгэл зүйн хувьд төөрөгдсөн хүн байсан уу гэдэг одоо ийм асуултын талаар хэдүүлээ бол ярих болно. За нэг ёсондоо бол одоо түүний дэлхийн нийтэд танигдсан инх тайвны бэлэг тэмдэг болсон тэр нүүрний багийг ингэж хуулж авч байгаад Гандигийн сайн болон муу талуудыг бол зэрэгцүүлэн шударгаар ярьж дэнслэх болно л гэж ойлгоход бол болно. Гэхдээ би та бүхэнд бол ердөө хоёр талын тэнцвэртэй мэдээллийг бол хүргэн харин эцсийн шүүгчийг бол үзэгч та бүхэн бол өөрсдөө хийнэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Энэ контентын маань одоо гол утга учир бол үүнд оршиж байгаа юм шүү. За ингээд түүхийн дэнс гэдэг энэ контентын маань одоо энэ удаагийн дугаар маань нэгэнхүү ихэвч байна. That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог бай. За тэгэхээр хамгийн түрүүсэд бол мэдээж Ганди гэдэг хүний сайн талуудаас нь ярих нь зүйтэй байх. За Ганди гэдэг одоо энэ хүний энэ тэмцэл энэтхэгт биш харин бүр Африк твээс бол эхэлсэн гэдгийг бас зарим хүмүүс бол мэдэхгүй байх. За 1893 онд бол Ганди өөрөө ингээд залуухан хуульч байсан. Өмнөд Африкт бол амьдарч байсан. За гэтэл одоо Ганди галт тэрэгний 1-р зэрэглэлийн тасалбар авч 1-р зэрэглэлээр зорчих тасалбар худалдаж авчгаад байхад за түүнийг бол өнгөт арьстан гэдэг шалтгаанаар бол тэр галт тэрэгний 1-р зэрэглэлээс бол хөөж байсан ийм үйл явдал болсон. За энэ Гандиг энэ одоо галт тэрэгэн дотроос хөөсөн энэ үйл явдал бол одоо түүний дотоод сэтгэлийнхэн тэр тэмцлийн очиг бадраасан хамгийн чухал очин болсон гэж одоо түүхчид бол ерөнхийдөө үздэг. За үүний дараа харин юу болсон бэ гэвэл ингээ 1915 онд бол ингээ Ганди эх орондоо эргэж ирсэн. За тэгэхээр түрүүн ингээд 1893 онд ийм зүйл болсон гэхээр нэлээд хугацааны дараа бол эх орондоо ирж байгаа. Энэ хугацаанд бол огтоосоо ирээгүй дан өмнөд Африкт ингэж амьдэрсэн. Гэхдээ Ганди одоо эх орондоо энэ 20 жилийн дараа 20 гаруй жилийн дараа эргэж ирэхдээ энэтхэг даяар бол хэдийнэ баг тийм супер одын хэмжээний тийм нэр хүндтэй олонний танил хүн бол болчихсон байсан. За яаж Ганди ийм нэр хүндтэй олонний танил болсон бэ гэвэл мань хүн яг одоо өмнөд Африк улс бол одоо тухайн үедээ яг энэтхэгтэй адилхан хоёулаа ингэж Британий колони байсан. За тийм учраас одоо энэтхэгийн одоо маш олон иргэд өмнөд Африкт бас амьдардаг байсан байгаа юм. За гэтэл одоо британчууд тухайн үед цагаан арьс одоо болон бусад хүмүүс гэдэг ерөнхийдөө юм арьс өнгөний үзлийг бол давангарч одоо яг бид нар мэдэн шүү дээ дэлхийн нийтээр ингэж арьс өнгөний үзэл маш хүчтэй байсан шүү дээ үед. Тэгэхээр иймээс одоо энэтхэг хүмүүсийг өмнөд Африкт яг тэр Африкийн хар арьснуудтай ижил төвшөнд британчууд авч үзэж тэгж дорд үзэж ерөнхийдөө харьцдаг байсан. За иймээс одоо мань Ганди бол энэ өмнөд Африкт амьдардаг энэтхэг иргэдийг одоо нэгтгэж за энэтхэг хүмүүсийн эрх ашигыг хамгаалахын төлөө өмнөд Африкийн бүгд найрамдах улсад бол 21 жилийн турш ингэж тасралтгүй шударга ёсны төлөө тэмцлийг за яг шолонхон хэлэхэд бол өмнөд Африк дахь энэтхэг хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөөх энэ тэмцлийг бол хийсэн байгаа юм. За энэ үеэр ингэж тэмцэл хийж байх үеэрээ тэр Африк дахьд бол өөрийнхөө хамгийн гол зэвсэг болох энэ хүчирхийллийн өөдөөс хүч үл хэрэглэх философи буюу за одоо энийг бол одоо сатьяграха гэж нэрлэдэг байгаа. Энэ философийн үзэл санааг бол хамгийн анх боловсруулж өмнөд Африкт бол ингэж туршиж за ихээхэн амжилт олсон байгаа юм. За сатьяграха гэдэг гэнтгэн одоо ямар учиртай юм бэ гэвэл та бүхэнд одоо маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх юм бол энэ өөрийг нь дарлаж буй хүмүүст одоо хувь хүн одоо би биш жишээлбэл намайг ингэж дарлаж мүлжиж дээрлэхэж байгаа хүмүүст хандаж за би
таны энэ одоо хууль бус шаардлагыг бол биелүүлж чадахгүй. За үүний хариуд та намайг одоо шоронд хийж, зодож, занчиж яасан ч болно. Бүр намайг авч ч болно. Тэглээгээд би огтоосоо эсэргүүцэл үзүүлэхгүй, хүчирхийлэл таны өөдөөс үлдэхгүй гэсэн ийм л учиртай одоо ийм ёс суртахууны маш өндөр түвшний ийм тэмцлийн философийн утга санаа юм л та. За түүний одоо энэ тэмцэл яг үнэндээ бол тэр британчуудыг бол маш хүнд байдалд бол оруулсан байдаг. За яагаад гэвэл одоо энэ өөдөөс нь огтоосоо эсэргүүцэхгүй ингээд ямар ч одоо хүчирхийлэл хэрэглэхгүй байгаа ийм хүмүүсийг Британий одоо цэрэг сагдагийнхан ингээд шууд ямар ч утга учиргүйгээр ингээд зодож нүдээ занчаад байх нь бол өөрөө одоо бүх хүнд айгуу тэнэг утга учиргүй дэндүү хэрцгий харагдаж байгаа юм л та. За одоо ингээд та төсөөлөд үзээрэй. Британий цэрэг цагдагийнхан ингээд ирж зогсоод за ингээ хүмүүсийг ингээд зодоод эсвэл ингээ буутах гээд бууга онцлол тэр хүмүүс ингээд огтоосоо эсэргүүцэхгүйгээр зүгээр л ингээ өөдөөс нь ингээ инээмсэглэж байгаа зодуулаад ингээд төсөөлтөө. За яг ингэж одоо мэдрэл муутай юм шиг ийм нэг сонин арга барилаар ингэж тэмцэж байгаа хүмүүсийн эсрэг яг ямар арга хэмжээ авах юм бэ? Тэгээд британчууд одоо яаж чадахгүй нэг ийм гацаа байдалд бол орчихсон. За энийг бол одоо Ганди бол одоо ийм байдалд бол оруулсан гэж хэлж болно. Тэгэхээр одоо манай Ганди одоо энэ мэтээр ингэж өмнөд Африкт одоо энэтхэг хүмүүсийн төлөө ингэж тууштай идэвхтэй маш үр дүнтэй амжилттайгаар тэмцсэн энэ мэдээ бол явандаа энэтхэг даяар бол тархсан. За ингээд 1915 онд буюу одоо бүгд бүтэн 21 жилийн дараа Ганди өөрийн төрсөн нутаг энэтхэг орондоо ингэж ирэхэд Ганди аль хэдийн олонний танил болчихсон. За зүгээр нэг олонний танилаа тогтохгүй бүр амьд домог болчихсон байсан байгаа юм аа. За ингээд Гандид яг тэр үед бол ингээд шууд улс төрд ороход бол хангалттай хэмжээний дэмжлэг бол байсан. Гэхдээ Ганди улс төрд ороогүй. Харин Ганди ямар сонголт хийсэн бэ гэхээр галт тэргэнд өөрөө суугаад энэтхэгийн тэр өргөн уудам газар нутгаар бол одоо нэггүй аялаж нутаг оронтойгоо болон ард иргэдтэйгээ ингэж танилцах ингэж их аялалт бол гарсан байдаг. За ингэж аялахдаа тэрээр одоо энэтхэгийн нутагт энэтхэг хүмүүс британчуудад ямар ихээр дээрлэхүүлж, зовж, шанадж амьдарч байгааг өөрийнх нь нүдээр харж, биеэр мэдэрч ингэж ард түмнийхэн зовлон дотроос нь гүн гүнзгий ойлгож эхэлсэн байдаг. За ингээд Ганди ард түмнийхэн амьдралыг тодорхой хэмжээнд ойлгож нөхцөл байдалтайгаа танилцсныхын дараагаар тэмцлээ шууд эхлүүлсэн. За түүний энэтхэг дэх хамгийн анхны тэмцэл бол энэтхэгийн Бихар гэдэг мужид бол боцсон гэж бол аль биесээр түүхчд үздэг. За энэ Бихар гэдэг муж нь бол үржил шим маш сайтай тийм одоо сайн хөрстэй ийм газар нутаг юм байна л та. Тэгэхээр энэ нутагт одоо энэтхийн тариачид ухтаа бол ингэж тариа тарьж аж амьдралаа залгуулдаг байсан ч за Британий одоо засаг захиргаа энэ нутгийн тариачдад бол хүчээр тэдний тарихыг хүсэхгүй байгаа ургамлыг тариалж за тэдэнд өөрсдөд нь тулгсан үнээр бол тэр ургамлуудыг бол эргүүлээд тэр тариачдаас ингэж худалдаж авдаг ийм нэг одоо дарамтны тогтолцоо бол одоо бий болгоод тэгээд тэр нь нөгөө хангалттай ашиг өгөхгүй хямд үнээр авч ирсэн болохоор энэтхэг тариачд ингээд ёстой нөгөө өнөө маргаашаал яа гэсэн байдалтай хойд хормоогоороо урд хормоогоо нөхдөг нэг ийм байдлаар арай ядан тэгж амьдарч ирсэн. За ингээд Ганди тэр мужид бол өөрөө очиж тэдгээр бүх тариачдыг бол өөрийнх нь одоо үзэл санаа, тэмцлийн давлгаа, сургаалын доор бол нэгтгэж байгаад британчуудын эсрэг ингээд зэвсэггүй эсэргүүцэл бол үзүүлж эхэлсэн. За ингэж зэвсэггүй эсэргүүцэл үзүүлснээр эцэст нь тэр мужийн засаг захиргаа бол Ганди болон Гандитай хамт тэмцсэн тэр бүх тариачдад бууж өгч за тариачдын талд бол ингэж эцэст нь шийдвэр гаргаж Ганди анхны энэтхэг дэх ялалтаа бол байгуулсан байдаг. За үүний дараагаар Ганди 1918 онд бол энэтхэгт бол одоо маш их ган гачиг болдог тэр жил бол өөрийнх нь дараачин тэмцэлээ бол хийсэн. За юу болсон бэ гэхээр ган гачиг болсон учраас бол тариаланчид бол нэлээд одоо ургацын алдагдaltaй за тийм ургацын алдагдaltaй болохоор мэдээч хэрэг тэрийгээ дагаад мөнгө төгрөгөө сангалтгүй тэгээ дээрэс нь нэмээд хамгийн ноцтой тийм идэх хоолгүй шахуу ингэж болж хувираад байсан. За гэтэл яг энэ үеэр британчууд бол татвараа нэмэх шийдвэр бол гаргасан. Өнөө маргаашийн хоолгүй болсон байгаа хүмүүс яаж британчуудад нэмэлт татвар төлөх үү? За тэгэхээр яг энэ явдлыг бол одоо Махатма Ганди бол маш хүчтэй эсэргүүцэж бүр энэтхэг даяар бүр нийт энэтхэгийн бүх нутаг даяар Британий засаг захиргаанд бол татвар төлөхгүй байх ийм хөдөлгөөнийг өрнүүлж за гэхдээ үүнийг хамгийн гол нь одоо ямар ч тийм цус урсгасан ч юм уу хүчирхийллийн арга замаар биш маш тайван арга замаар ингэж тэмцсэж
одоо тэмцлийг эхлүүлж британчуудад татвар өгөхгүй байхыг ингэж одоо урайдж эхэлсэн. За тэгээд энэ тэмцэл нь бас л амжилтанд хүрсэн. Тэр британчуудыг татварын асуудал дээр өмнөөс өхрөөж чадсан. За түүнчлэн одоо энэ 1919 онд Британий одоо нэг ёсонд бол энэтхэгт бол маш олон аж үйлдвэрүүд бол тэр үед бол ажиллаж ирсэн. Гэхдээ тэдгээрийн дийлэнх эзэд нь бол энэтхэг хүмүүс гэхээсээ илүү Британи хүмүүс байсан. Тэгэхээр Ганди ямар хөдөлгөөнийг өрнүүлсэн бэ гэхээр тэдгээр үйлдвэрүүдэд ажиллаж байгаа энэтхэг одоо ажилчдын цалингийн нэмэх ийм шаардлагыг бол тавьсан. Гэтэл үйлдвэрийн эзэд буюу одоо тэр үед бол мэдээч хэрэг одоо үйлдвэр бизнес гэдэг бол ашиг олох ёстой. Гэхдээ тэр үед бол нөгөө зэрлэг капитализм дэлхий дээр хэрэгжижсэн. Одоо нэг ёсонд бол нөгөө үйлдвэрчний эвлэлийн одоо нөгөө тэмцээд идэх гол шалтгаан болох үйлдвэрчид буюу ажилчдын эрх ашиг гэдэг ойлголт бол тэр үед маш доогуур үнэлэгддэг. Маш хөдөлмөрийн хүнд нөхцөл 7 хоногийн 6-аас 7 өдөр маш бага цалинтай бүр барууны орнуудтай хүртэл ингэж ажилладаг байсан байхад энэтхэгт бол тэр хөдөлмөрийн одоо мөдчлөг шулалт ямар төвшөнд байсан бэ гэдэг нь бол бараг хэн бүхэнд ингэ төсөөлөхөд ойлгомжтой байгаа. Тэгэхээр үйлдвэрийн эзэд бол мэдээч зөвшөөрөөгүй Гандигийн шаардлагыг. За үүнийх нь хариуд Ганди яасан бэ гэхээр анх удаа Ганди өөрөө өлсгөлэн зарлаж эхэлсэн байдаг. За ингээд өлсгөлэн зарлаж эхэлсний дараагаар бол энэтхэг даяар уур амьсгал нэлээд эвгүй болж эхэлсэн л тэ. Одоо энэ Ганди гэдэг чи одоо баг манахаар бол ингээд богд шахуу хүн байгаа даахгүй. Тэгсээр нь яг ингээ бүр ард иргэдийн дунд ингэж хамт амьдэрч яг хамт тэр шудраг бусын төлөө ингэж зэрэгцэж ингэж явдаг одоо тийм бүр ингэж том зүтгэлтэн болцсон. Тэр гигантэн болцсон. Гэтэл тэр хүн маань ингэж өлсгөлэн зарлаад өөрийгөө тэр бүх одоо энэтхийн бага цалинтай хөдөлмөрийн хамгийн хүнд нөхцөлд ажилладаг тэр олон зуун сая хүмүүсийн төлөө өөрийнх нь автан амийг золиоцлохын төлөө тэмцэж байна гэдэг энэ мессеж бол ерөөсөө энэтхэг даяар айгүй өөр уур амьсгалыг анх удаа бий болгож байгаа. Ингээд ерөнхийдөө иргэд асаж магадгүй бодож эхэлж байгаа юм байна. Гандига өмөрөх гэж энэ хүнийг өхүүлж болохгүй. Хэрвээ энэ хүн өгөх юм бол хариуцлага нь британчууд хүлээх ёстой. Энэ үйлдвэрийн эзэд хүлээх ёстой гэдэг ийм хандлага бол давнгаалаад эхэлчихэж байгаа юм. Тэгээд яг уу нөхцөл байдал ойлгомжтой болгоод үйлдвэрийн одоо эзэдүүд цалин нэмэх ийм шийдвэр бол гаргаж Ганди ингэж дахиад нөгөө нэг одоо ялгуулсан ялгалтуудынхаа нэгийг бол ингэж байгуулж байгаа. За ингээд үүний дараа бол Ганди бол хэдийнэ одоо өөрийнх нь тэр Махатма гэдэг нэрэндээ бол яг тохирсон тийм ариун сүнс гэдэг одоо ийм нэртэй ийм одоо гуншинтай бол болчихсон байсан. За ийм байхад одоо энэтхэгчүүдийн энэхүү энэ эрхэм дээд хүн одоо өлсгөлэн зарлаад байхад тэр 400 сая иргэдийнх нь уур бухимдал хүрэх нь бол ойлгомжтой шүү дээ. За үүний дараа юу болсон бэ гэхээр 1919 онд бас 19 онд энэ энэтхэг хүмүүсийг одоо ямар ч тийм шүүх хурлаар оруулахгүйгээр шууд ингэж ял шитгэл оноож шоронд хорих боломжтой ийм одоо шудраг бус ялхурлан гадуурхсан ийм одоо шийдвэрийг Британий засаг захиргаууд гаргасан. За үүнийг бол мэдээч одоо зөвхөн Ганди гэлтгүүгээр маш олон хүмүүс бол эсэргүүцэж, за зарим эсэргүүцэгчид бол одоо маш өргөн хэмжээний тийм эсэргүүцлийн жагсаалыг хүртэл явуулсан. Гэтэл тэдгээр эсэргүүцэж байсан хүмүүсийн одоо эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарахын тулд Британий цэргүүд бол тэр хүмүүсээс эсрэг гал нэж одоо нэг өдрийн дотор маш олон энэтхэг хүмүүсийг буудаж алсан ийм ноцтой үйл явдал болсон. За энэ амар үйл явдал бол ерөөсөө Гандид одоо маш том цохилт өгсөн. За улмаар ингээ Ганди юу хийсэн бэхээр бүр нийт энэтхэг орон даяар энэ Британий эзэмшлийн сургуулиуд, за Британий шүүх цагдаагийн байгууллага, за Британий мэдлийн төрийн албан байгууллагууд гээд энэ бүх байгууллагуудад бол энэтхэг хүмүүсийг ажиллахгүй байхыг ийм уриалга гаргаж, за мөн одоо нэмээд Британий бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаж авахгүй байх ийм хоёр давхар уриалгыг бол өрнүүлсэн байдаг. Яг нь энэтхэг улс бол 400 сая хүн амтай улс байсан тэр үед. Британи бол цөөхөн хүн амтай хэрнээ тэр 400 сая хүнийг захирч байсан. Тэгэхээр тэр 400 сая хүнийг захирахын тулд одоо британчууд бол тэнцээ шүүх цагдаа эмнэлэг айрмаа байгуулад, төрийн байгууллагуудаа байгуулад тэнд нь энэтхэг хүмүүсийг бол ажилуулж ирсэн. Одоо энэтхэг хүмүүсээр нь хянуулж, дэг журам сахиулж, өөрсдөө тэр хяндаг
буюу одоо дунд болон дээд шатны энэтхэг дарга нарыг өөрсдөө хяндаг байсан ийм нэг одоо пирамидын тогтолцоо байсан гэсэн үг. Ингэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр хэрвээ энэтхэг хүмүүс одоо британчуудын тэр бүх одоо төрийн байгууллагуудад цэрэг цагдаа аримд нь хэрвээ ажиллахаа болчих юм бол энэтхэгт одоо британчуудын заавраар хууль сахиулах тийм хөнгүү болно, хүчгүй болно гэсэн үг. Британчууд 400 сая хүнийг ингэж дан өөрсдөө тэр олон мянган километрийн цаанаа газарт бол захирах ямар ч боломж байхгүй. За дээрэс нь одоо Британий бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаа авахгүй байх шийдвэр гаргана гэдэг чинь бүхэл бүтэн 400 сая хүний зах зээл ингээд шууд бойкот зарлж байна гэсэн үг Британий эсрэг. За ингээд одоо Гандигийн одоо энэ шийдвэрийн үр дүнд энэ уриалгын үр дүнд юу болсон бэ гэхээр мэдээч одоо Британий мэдлийн төрийн албанд ажиллаж байгаа энэтхэгчүүдийн тоо дэг журам сахиулдаг энэтхэг цагдаа цэргийн тоо эрс багассан. За үүнээс гадна хамгийн чухал өөрчлөлт юу болсон бэ гэхээр энэ Британаас ирж зарагддаг байсан тэр бүх одоо хувцснууд огтоосоо зарагдгаа болсон. За хүмүүс яагаад гэвэл одоо өөрсдөө ингэж даавуугаа ирж хувцс сойж эхэлдэг болсон. За энэ явдал нь бол яг үндэ Британий эдийн засагт маш том сохилт болсон. Ганди өөртөө ингэж хувцас ойж, хувцсаа ээрж, ард түмэндээ ингэж үлгэр дуурайл үзүүлээд тэр үлгэр дуурайллыг ард түмэн хүлээж аваад бүгдээрээ өөрсдөө хувцсаа ээрдэг болчихсон. За мөн одоо ингээ 1930 онд дараа нь одоо Гандигийн хамгийн алдартай юм суут тэмцлийн хөдөлгөөн эхэлсэн л. За энэ хөдөлгөөнийг бол түүхэнд давсны жагсаал гэж нэрлэдэг. За британчууд яасан бэ гэхээр тухайн үед бол энэтхэгийн тэр давсны татварыг бол огцом нэмэгдүүлж за энэтхэг хүн энэтхэгийн нутагт тэгж давс олборлож давс боловсруулахыг хоригдсан ийм нэг сонин шийдвэр бол гаргасан. Одоо яасчгүй энэ бол колоничлын эр үед л өөрийн нутагтаа одоо нутгийн эзэн нутагтаа хүссэн юм а хийж болохгүй гэсэн одоо ийм зүйл болоод байгаа. За гэтэл одоо Британий энэ шийдвэрийг Ганди хамгийн түрүүнд эсэргүүцсэн. За Ганди яасан бэ гэхээр өөрийнх нь нийт 78 үнэнч дагагчдын хамтаар бол одоо далайн эрэг рүү бол алхсан. За тэр далайн эрэг нь Гандигийн тухайн үеийн байрлаж байсан газраас 390 км-ийн зайд бол оршиж байсан. Тэгэхээр Ганди 390 км-ийн турш өөрийн үнэнч дагагчдын хамт алхаад эцэст нь тэр нөгөө далайн усан дээр тулж очингуудаа далайн уснаас өөрийнх нь гараар тэгж давс авч ингэж ялгаж салгаж авч эхэлсэн. Одоо Британий засгийн газрын шийдвэрийг өөрийнх нь гараар ингэж 390 км хөлөөрөө алхаж очингуудаа гараараа давс авч тэгж зөрчилсөн гэсэн үг. Тэгж ард түмэндээ харуулсан. Бүгдээрээ зөрчилсгөө гэж. Тэгэхээр Гандигийн энэ хийсэн үйлдэл бол ингээ харахаар нэг жижигхэн үйлдэл юм шиг хэрнээ одоо яг ярих юм бол одоо түүний энэ үйлдэл тухайн үеийн одоо энэтхийн хүмүүст маш том юм одоо сэтэл мотивашныг өгөөд энэтхэг даяар за энэтхэг чинь одоо тухайн үед чинь 400 сая хүнтэй ийм өчнөө хүнтэй дээрэс нь өргөн уудам газар нутагтай ийм улс болохоор Ганди бол одоо бүх хүмүүсийг ингэж хянах ямар ч боломж байхгүй. За энэ ч утгаараа энэтхэгт тэр үед зөвхөн 50 жагсаалаас гадна тийм хүч хэрэгэлсэн тийм эсэргүүцлийн жагсаалууд хүртэл мэдээж өрнөжил байсан. За эсэргүүцлийн цус урсгах замаар тусгаар тогтнолоо олж авах боломжтой. За энэ бол бидний сорын ганц боломж гэж итгэдэг ийм бүр одоо улс төрийн хүчин хүртэл тухайн үед бол энэтхэгт бол байсан гэдгийг бол дурдах хэрэгтэй. Тэгэхээр иймэрхүү эмх замраагүй байдлууд одоо үүссэний дараагаар энэтхэг даяар ингээд 60,000 гаруй хүн шоронд хоригдсан байдаг. Одоо Гандигийн давс ингэж давсны жагсаалын араас. За ингээд яг хөө дийлэнх энэтхэгчүүд бол мэдээч хэрэг Гандигийн үгийг бол яг бурхан мэт одоо бурханы сургаал мэт бол дагаж байсан л та. За ингээд ерөнхийдөө одоо британчууд энэ давсны жагсаалын дараагаар юуг ойлгож эхэлсэн бэ гэхээр бид нэр энэ 400 сая хүн амтай дээрэс нь ийм өргөн уудам газар нутагтай манай их орноос ингэж олон мянган километрийн цаана оршдог энэ улсыг бол ингэж удаан тогтоон барьж чадахгүй байна гэдгийг ерөнхийдөө ойлгож эхэлсэн. За ингээд байчид юу болсон бэ гэхээр дэлхийн 2 дугаар дай эхэлсэн. Дэлхийн 2 дугаар дайны үеэр энэ британчууд бол энэтхийн нөөц баялагийг бол одоо дайнд шууд ашиглаж байсан. Гэхдээ гэлээгээд одоо энэтхийн ард иргэдэд бол хариуд нь бол яг үндэ тийм ч хангалттай зүйлийг бол энэтхэгчүүд бол хүртэж чадахгүй дэндүү шудраг ус байсан. Одоо яг үндэ энэтхийг бол тусгаар тогтнуулах ч хүсэл бол байгаагүй британчуудад. За ингээд Ганди 1942 онд буюу одоо дэлхийн 2 дугаар дай өрнөж байх үед бол do or die гэдэг нөх хий эсвэл үх гэдэг ийм уриатайгаар бол бүх нийтийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг бол яг дайны үеэр бол эхлүүлсэн. За британчуудын одоо төсвөр энэ удаа бол яг ингэж алдагдаж эцсийн байдлаар алдагдаад Гандиг одоо
түүний хамтран зүтгэгчид бусад энэтхэгийн одоо энэхүү хүч хэрэглэхгүйгээр тусгаар тогтнолоо авч авах энэ тэмцлийн хөдөлгөөний удирдагчдын хамтаар шоронд хорж баримтлах ийм шийдвэрийг бол гаргасан. За ингээд юу болсон гэхээр Гандиг шоронд хорьсон энэ шийдвэр нь бол одоо нөхцөл байдлыг яг үнэндээ уламд ордуулсан. Энэтхэг даяар бослог уумэнууд улам бүр нэмэгдэж нөгөө олон 400 сая хүчирхийллээс ангид байсан хүмүүс чинь бүр хүчирхийлэл үйлдэх нь бол ингээ эрс нэмэгдэж одоо тэмцэл ус хурсдаж цус урсаж эхэлсэн. Цус урсаж эхлэх юм бол британчууд энэтхийг бол одоо тогтоон барьж чадахгүй гэдгээ мэдчихсэн учраас ямар ч байсан цус урсгаж болохгүй. За ингээд ядаж ингэж 50 замаар ингэж одоо энэтхчүүд бидний эсрэг тэмцсэн бидэрт ашигтай байна гэж үзсэн учраас Гандиг ингээд суллах шийдвэр бол гаргасан. Ингээ аргагүй ирэхэнд бол одоо эргүүлээс сулж байгаа юм л. За ингээ улмаар одоо дэлхийн 2 дугаар дайнд бол британчууд энэ дайны дараа маш их хохирол амсаж эдийн засаг нь бүр ингээд үхлийн цохилтонд шахуу өртсөн. За ийм болохоор энэтхийг цааш нь ингэж удирдах тогтоон барих чадамжгүй болоод энэтхээс гарахаар шийдсэн. За британчуудын одоо гарсны дараагаар бол энэтхийн дотоодод бол одоо ингээ өргөжлүүлээд маш том асуудал бол шууд залгуулад үүсч эхэлсэн л. За тэр нь ямар асуудал байсан бэ гэхээр энэ улс орон дотор шашин хоорондын мөргөлдөөний асуудал бол одоо ингэж бий болсон. За энэтхэг улс тусгаар тогтнохдоо энэтхэг болон Пакистан гэсэн ийм хоёр улсад шашнаараа ерөнхийдөө ингэж хуваагдсан. Гэхдээ Ганди энэтхэгийн энэ хуваагдлагыг бол одоо хувь хүнийхэн хувьд маш хүчтэй эсэргүүцэж тэр хоёр одоо шинээр байгуулагдаж тусгаар тогтносон хоёр улсын хооронд үүсэт байсан тэр бүх одоо мөргөлдөөн цус урсгасан тэмцлийг ингэж зогсоохын тулд дахиад нэг удаа амь насаараа дэнчин тавиад мацаг барьж эхэлсэн. Яг нь мацаг барьж эхэлнэ гэдэг чи одоо өсөглөн зарлахтай бол одоо ижлэхэн үйл явдал болж байгаа юм л. Тэгээд юу болсон бэ гэхээр энэ удаагийн мацаг барилт бас л амжилтанд хүрсэн. Үнэхээр одоо тэр энэтхэгчүүд нь ч бай, Пакистанчууд нь ч бай, Хинду шашинтай ч бай, Исламын шашинтай ч бай, эдгээр бүгдээр Гандитай хайртай байсан хамгийн гол нь. Тэгээд Гандигаа эдгээр өхүүлэхгүй тулд ингээ энэтхэг даяар бол сандралт автаад за мацаг барьсны яг 5 дахь өдөр дээр бол энэтхийн засгийн газар бол Пакистанд одоо буулт хийгээд за одоо ингээд эсэргүүцэхгүй бид нэр та нар ингээд тусгаар тогтноо гэд тэр тусгаар тогтнолын эсэргүүцгээ болоод 550 сая рупигийн одоо нөхөн олгорыг бол энэтхийн зүгээс Пакистаны засгийн газарт ингэж гаргаж за мөн одоо энэ Исламын шашинт болон Хинду шашинтай энэ хоёр улсын удирдагчид өөр хоорондоо ингэж уулзаад дахин энэ хоёр одоо шашинтан энэ хоёр улс нэг нэгнийхээ ард иргэдийг хөнөөхгүй гэсэн ийм амлалтын бичиг баримтан дээр гарын үсэг зураад тэрийг Гандид өгсөн байдаг. За ингээд Ганди зорилготой өрсөн учраас одоо яг тэр өдрөө бол өөрийнх нь мацгийг тайлж журжин шүүсэн гэж уусан. За ингээд мацаг тайлгдж байгаа. Гэтэл энэний дараа харамсалтай үйл явдал болсон. За ямар харамсалтай үйл явдал болсон бэ гэвэл мацаг барилт дууснаас ердөө 12 өдрийн дараа Ганди бусдад буудуулж алагдсан. За түүнийг буудаж алсан этгээд бол ерөөсөө ингэж Хинду шашинтай хүн байсан. Уг нь Гандитай ижилхэн Хинду шашинтай хүн байсан. Гэхдээ яагаад буудсан бэ гэвэл тэр Хиндигийн одоо хит тууширсан үзэлтэй буюу одоо бид нар нөгөө нэг Исламын радикал үзэл мүзэлгээ яриад идэг тэрнтэй ижилхэн Хиндугийн радикал үзэлтэй ийм хүн байсан. Тэгэхээр энэ хүний хувьд одоо юу гэж үзсэн бэ гэхээр энэ Пакистанд одоо энэ 550 сая рупи өгөх одоо энэ шийдвэрийг гаргуулсан одоо энэ шаардлага нь бол залын шашинтнуудын талд хэтэрхий зогссон, за залын шашинтнуудыг хэтэрхий өмөрсөн одоо энэтхэг улсыг бол сулрууллаа гэж одоо Ганди нэгэсэндээ энэтхийн эсрэг шийдвэр гаргалаа гэж Гандиг үдсэн ядсан учраас за Гандиг хөнөөх шийдвэр гаргасан гэж тэр хүн бол ингэж тайлбарласан байдаг. Тэгэхээр Гандигийн түүх бол товчхон юм байна. Бидний мэддэг түүх, бидэнд байдаг түүх буюу интернет орчин болон түүхийн сурах бичгүүд хүмүүсийн одоо ерөнхий мэдлэгийн хүрээнд бол Гандигийн талаарх мэддэг түүх бол ийм л байдаг. Энэгээр л хязгаарлагддаг. Ганди үнэхээр ч энэтхийн төлөө, энэтхийн ард түмний төлөө, энэтхэг улсын тусгаар тогтнолын төлөө өөрийнх нь ухамсарт амьдралыг бол бүхэлдэн зориулсан нэгэн мөн үг гэвэл гарцаа байхгүй мөн. За гэхдээ одоо юу ярих вэ гэхээр энэ контентийнхаа хамгийн гол хэсэг болох Гандигийн хар бараан талуудыг бол одоо үргэлжлүүлээд ярина. За Гандигийн хар бараан талын талаар ярихын тулд одоо хамгийн түрүүнд энэ контентын эхэнд нэг хальт дурдсан эхнэрийнхэн сэдвийг бол ярих гэж одоо би шийдсэн.
За Ганди өөрийн одоо хувийн үзэл сурталчилгаа ус ерөнхийдөө энэ гэр бүлийнхэн гишүүдтэй маш хатуу байдлаар ингэж тулгадаг, бүр хүчээр ингэж тулгадаг тийм хүчирхийлэгч, гэр бүл дотроо шүү тийм хүчирхийлэгч, дарангуулагч шинжтэй ийм хүн байсан гэж бол одоо олон баримтууд бол харуулдаг. За тухайлбал одоо энэ түүний эхнэр Кастурба Ганди бол тухайн үед тэр уушигны хатгалгаа тусаад одоо үхэхийн наагур ингэж тулж ирсэн. За энэний бол эмчлэх бол арга байсан. Бүр маш амархан эмчлэх боломжтой байсан. Тэр нь юу вэ гэвэл одоо англи эмчнэр бол Гандид хандаж энэ пенсилин тарихыг бол одоо зөвлөсөн. Бид нэр эхнэр чи эмчлээ гэд тэгсэн чи Ганди тэрийг зөвшөөрөөгүй. За үүний үр дүнд бол одоо Гандигийн эхнэр Гандигийн гар дээр ингэж амь насаа автсан. За яагаад гэвэл одоо Ганди юу гэж боддог байсан бэ гэхээр энэ хүний үхэл болон амьдрал бол хувь хүний болон Тэнгэр бурхны энэ одоо хувь тавилангийн асуудал бөгөөд за үүнийг одоо байгалийн бус аргаар шийдэх боломжгүй. Хэрвээ байгалийн бус аргаар үүнийг шийдэх юм бол энэ бол гим нүглээ гэж одоо Ганди үздэг байсан. За тэгэхээр түүний одоо яг энэ зарчим үхэл өөрийг нь тосох үед одоо өөрт нь харамсалтай нь бол үйлчлээгүй. Одоо ойлгох ч юм уу. Үхэл өөрийнх нь араас эвдээдгүйгээд ирэх үед нь энэ зарчмаасаа Ганди ухарч санал гэсэн үг. За өөрөөр хэлбэл Ганди өөрөө одоо ингээ хумхаа өвчнөд туссан. Эхнэрээ нас барсны дараагаар. За тэгээд зарчмынхын дагуу бол Ганди өөрийнхөө итгэл үнэмшлийнхэн дагуу бол өөрийнхөө хумхаа өвчнөд им уух ёсгүй байсан. Гандигийн амьдрал, Гандигийн хувь тавилан, Гандигийн одоо энэ ирээдүй амь нас Тэнгэр бурхны гарт байх ёстой байсан. Яг энэ зарчмаасаа болоод Ганди өөрийнхөө эхнэрийг хүртэл бүр өхүүлсэн шүү дээ. Гэтэл энэ удаа юу болсон бэ гэхээр Ганди өөрөө өөхгүй тулд өөрийнх нь амийг аварч үлдэхийн тулд Ганди им уусан. Зарчмаасаа ухарсан. За тэгвэл одоо яг ингээд зарчмаасаа хэрвээ ухарчих байсан бол Ганди яг үүндээ эхнэрээ ингэж ямар ч утга учиргүйгээр ингэж им уулгахын хоригдсоор хагаад өхүүлсэн болж ингэж таарч байгаа юм л. За мөн Ганди одоо ингээ эхнэрээ амьд сэрүүн байхад нь бол одоо жорлон цэвэрлэх янз бүрийн хар бор ажлуудыг яг гэр ахуйн ажил та эн чинь бас яалтчгүй. Тэгээд иймэрхүү ажлуудыг тэгтээ нөгөө яг одоо тэрийг угаа яг одоо ингэх гээд хүчээр ингэж хийлгэх одоо ийм дарангуулын шин чанартай үйлдэлүүд бол маш их гардаг байсан гэдэг ийм одоо ойр тойрны хүмүүсээс нь ийм баримтууд бол одоо байд юм бэлээ. За түүнчлэн Гандитай холбоотой өөр нэгэн одоо хар бараанд юм зүйл гэвэл Ганди өөрөө одоо бид нар мэдэн штэ энэтхэгчүүд болон пакистанчуудыг одоо би арьс өнгөөр ялгуурч одоо энийг яриаггүй шүү. Гэхдээ нөө нийтлэхээр нэг манайхан ч Европт бол хавтрууд гэж дуудаад байдэн штэ. Тэгэхээр Ганди маань өөрөө ийм хар бараан арьстай ирнэ. Бас өөрийгөө мэдхгүйгээр ингэж арьс өнгөөр ялгуурлан гадуурхагч одоо ийм хүн байсан гэдэг баримтууд бол одоо маш их байдаг. За бид бүхэн одоо түрүүн контентны ихэнд ярьсанчлан Гандиг бол одоо өмнөд Африкт олон жилийн турш ингэж энэтхэгчүүдийн энэтхэг иргэдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэж амьдарч байсан гэдгийг бол бид нар мэднэ. За тэгвэл Ганди одоо тэнд байхдаа энэ орон нутгийн хар арьснуудыг бол илт ингэж дорд дүүцэж ялгуурлаж харьцдаг байсан. За тэрээр хар арьснуудыг бол ерөнхийдөө кафер гэж бол нэрлэдэг байсан. За кафер гэдэг нь бас тухайн үед тийм өмнөд Африкийн бүгд найрамдах улсад хамгийн тийм бүдүүлэг хараалын тийм дорн жутгатай үг байсан гэдэг. За одоо ингээд жишээлбэл түүний одоо бичсэн загтлуудыг ингээд гар бичмэлийн загтлуудын заримыг ингээ харах юм бол нэг цагт дээр одоо ингэж бичсэн байна. За бидний энэ тэмцэл бол ерөнхийдөө яг ч хар арьснуудын эсрэг тэмцэл бол биш юм аа. Харин энэтхэгчүүдийг энэ хар арьснуудаас дээгүр түвшинд байлгахын төлөө л хийж байгаа тэмцэл юм аа гэж одоо ингэж бичсэн байдаг. Одоо бид нар бол энэ Африкийн харуудын дээд төрлийн дээд түвшний хүмүүс шүү гэдгийг энэ британчуудад ойлгуулахын төлөө бид нар энэ тэмцлийг хийж байна л гэсэн утгатай. За мөн одоо Ганди бас ингээд шоронд хоригдож байхдаа бол энэтхэгчүүдийг энэ хар арьснуудтай хамт хоолнд оруулж за нэг дор ингэж нэг камерт ингэж хамт байлгаж хордог байсанд бол маш их дургуутдаг байсан. За тэрээр хэлэхдээ бол ингэж хар арьснууд бол зэрлэг, бүдүүлэг, балмад хүмүүс. За тэдний цорын ганц зорилго бол хар ажил хийх, за ан гөрөө хийх явдлаа гэх мэтээр одоо ингэж бичиж байсан баримтууд бол байдаг. Гэхдээ одоо эдгээрээс илүү саяны ярьсан баримтуудаас илүү хамгийн аимшигтай нэг гаж тал бол Гандид байсан. За Ганди ерөнхийдөө нас өндөр болж хөгшөрсөн хойноо Брахмачарья гэдэг одоо ийм бэлгийн дур хүслээ хянах чадвараа шалгахын тулд
одоо ийм хачирхалтай туршилтуудыг бол хийж эхэлсэн байгаа. За тэрээр 70 настай байх үед бол одоо өөрийнхөө 18 настай, 19 настай ингээд ач охтуудаа за мөн бусад залуу бүсгүүчүүдтэй хамт нэг оронд хамтдаа нүцгэн шавтнаар ингэж унтаж хэвтдэг байсан. За үүнийгээ тэрээр юу гэж тайлбарладаг байсан бэ гэхээр би өөрийгөө сорж байна гэж одоо ингэж зөв өнцгөр одоо зөв маягийн өнцгөр өөрт нь бол ингэж тайлбарладаг байсан байгаа. Гэхдээ Гандигийн энэ гаж өвдөлт нь бол түүний ойр дотныхан болон туслахуудад нь бол одоо маш эвгүй тусаад одоо маш том цочрол үүсгэж байгаа юм шүү дээ. За ингээд олон хүмүүс одоо түүнийг ерөнхийдөө энэ гаж өвдөлтөөс нь болоод ойр тойрны олон хүн бүр хүмүүсийг ингэж орхиж явсан байдаг түүхэндээ. За мөн Ганди одоо эмэгтэй хүмүүсийг бол нэг ясандаа ингэж жоохон дорд үздэг байсан. За яаж вэ гэхээр яагаад ингэж харагддаг вэ гэхээр одоо Ганди үзэхдээ бол яг хөгшөрсөн хойноо гаргаж байгаа. Эмэгтэйчүүд бол ингэж эрэгтэйчүүдийн дур хүслийг өдөөгчд. За гол аюул дур хүслийг ингэж бол тайлбарладаг байсан. За иймээс хэрвээ эмэгтэй хүн хэн нэгэнд хүчирхийлүүлж, хэн нэгэнд хүчндүүлж байвал за ийм тохиолдолд тухайн хүчирхийлэлд өртөж байгаа, хүчндүүлж байгаа эмэгтэй хүн бол ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр өөрсдийнхөө ариун байдлыг одоо золиослох ёстой. Яагаад гэвэл эмэгтэй хүн өөрөө ихэлж одоо эрэгтэй хүний дур хүслийг өдөөсөн. Тийм болохоор үр дүнд нь өөрөө ингэж хүчирхийлүүлж байгаамаа гэдэг ийм зүйл бол ярьж эхэлсэн байдаг. Одоо өнөөдөр ийм ярихаар бид нар ингэж энийг одоо ингэж ойлгохгүй байхгүй, хүлээж авахгүй байхгүй. Гэтэл Ганди тухайн цаг үед яг бас нэг зүйл байна л да ингээд залуу ахтаа бол одоо ийм зүйл бол ярьж байгаагүй, хөгшөрчөөд ийм зүйл яриад байгаа. Тэгээ хөгшөрчөөд ингээд ач охтууд мохтууд эмэгтэй хүмүүстэй шавтан нүцгэн унтаад өөрийгөө сорж мөрж ингээ ийм зүйл яриад байгаа байхгүй. Тэр Гандигийн хувьд яг мэдээч ингээд сайн сайхан зүйл шудраг үнийн төлөө тэмцэжсэн нэ хөгшрөөд магадгүй тухайн хүнд нэг одоо хүн чинь хөгшөрхөөр бас нэг зүнж мөндөн штэ сэтгцэн жоохон өөрчлөгдөг ч юм. Тиймэрхүү асуудал бас үүссэн байхыг бас үгүйсэхгүй харагдаад байгаа юм шүү дээ. За түүнчлэн одоо Ганди ингээд өөрөө бол ерөнхийдөө маш өндөр боловсралтай хүн шүү дээ. Бид нар мэднэ одоо энэ чинь хуульч хүн. Өндөр боловсралтай хуульч хүн. За энэ ч утгаараа Гандигийн одоо том хүү одоо хамгийн том хүн Англид очиж яг эцэг шигээ буюу энэ Ганди шиг ингэж хуульч болмоор байна гэж ингэж хүсэл сонирхлоо аавдаа илэрхийлсэн байна. Гэтэл Ганди үүнийг эрс хоригдсон. Бүр огт зөвшөөрөөгүй. Барууны боловсрал бидэнд хэрэггүй гэдэг ийм нэг туулширсан үзлэр одоо Англид очиж тэр хүүхэд одоо өөрийнх нь боловсролыг, өөрийнх нь амьдралыг өөрөө бүтээж, өөрийнх нь хүсэл мөрөөдлийн хойноос өөрөө явах гэсэн тэр сонголтыг нэг хоригдсон. Огт дэмжээгүй бүр ингээд замд нь хориг саад тавиад Англи руу тэр явуулахгүй байх бүх боломжуудыг бий болгосон. За ингээд эцэг хүүгийн дунд маш том хагарал зөрчил үүсэж байгаа. За энэ нэг талдаа хатуу шазуур зуулсан эцэг, нөгөө талдаа эцэгтэй гомдож цөхөрсөн одоо энэ хүүгийн уур бухимдал энэ хоёр ингэж зөрчилдсөөр хагаад энэ даймжирсаар хагаад Гандигийн том хүү явандаа ингэж архинд орж архичин болсон. За бүр зориуд өөрийнхөө хиндүү шашнаасаа урвж бүр лафын шашинтан бол хүртэл болж ингэж лафын шашинд бүр эдссэн байдаг. За эцэст нь ингээд одоо юу болсон бэ гэхээр түүний том хүү бол ингэж эцгээсээ асар хол газарт гудамжинд дунд ядуу зүдүү байдтайгаар ингэж гудамжны архичин байдтайгаар ингэж нас барсан ийм л эмгэнэлтэй хувь тавилтын түүх тохиолдсон байдаг. Яг энэ бол яг хувь хүний бас өөрийнх нь сэтгэл зүйн тэр сэтгэлийн хүчтэй холбоотой асуудал та. Гэхдээ бас эцэг хүн хүүхдээ яг тийм ирээдүрөө ингэж түлхэж чадна гэж бас их сонин. Энэ дээр яг хүн болгоно л өөрөө бодтой байж болох юм. За ингээ харахаар энэ бүхнийг одоо ярихаар сайн болон муу талуудыг нь дэнслээд ярихаар та бүхэнд яг юу гэж бодогдож байна? За Ганди гэдэг хүн үнэхээр ариун гэгэнтэн Махатма буюу ариун сүнс мөн үү? Магадгүй л. Гэхдээ нас ахихын хэрээр тэр хүний үзэл санаа бол ингээ улам даймжирч мөн ингээ сэтгцэн хүртэл магадгүй өөрчлөлт орсон байж бол мэдхээр ингээ харагдаж байна. За хамгийн гол нь гэхдээ би бол одоо ингээд энэс цааш ингээд дүгнэлт хийхгүй. За энэ контентын агуулга утга учир нь бол мэдээч одоо хүмүүст ингээд хоёр талын мэдээллийг тэнцвэртэй хүргээд за эцэст нь хоёр талын тэнцвэртэй мэдээлэл авсан хүмүүс өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх явдалд бас оршиж байгаа. За ингээд энэ дугаар маань энэ төрөйд өндөрлөж байна. За дараагийн дугаараар та бүхэн ямар хүнийг одоо надаар яриулмаар байна? Яг энэ байдлаар сайн болон муу талаас нь тэнцвэрлэж яриулмаар байна. Тэрийгээ сэтгэл хэсэгт бол бичиж үлдээгээрэй. За ер нь ингэж альва түүхэн хүмүүсийг хоёр
талаас нь ярих та бүхэнд бас хэр сонирхолтой санагдаж байна. Өөрсдийнх нь санаа бодлыг бичиж бодож байна. За ингээд одоо дараагийн дугаар дээр яг миний хувьд бол ингээд Британий ерөнхий сайд асан одоо Winston Churchill-ийн талаар бас энэ хүн ч одоо дэлхийн 2 дугаар дайны баатар хэрнээ цаавгараас айгүй харт талуудтай хүн. Энэ хүнийг ярьдсан билүү гэж би бас нэлээд судалж уншсан. Ганди Churchill-ийн талаар ерөнхийдөө судалгаа хийгээд ном бас нэлээд уншиж байгаа сүүлийн үед. За дээрэс нь одоо нэг сонирхолтой хүн байна. Одоо Michael Jackson-ы кино 4-р сарын 24-ний өдөр дэлхийд нээлттэй хийх гэж байна. Тэгэхээр Michael Jackson-ы талаар одоо попын хааны талаар бас яг энэ зарчмаар энэ концепцээр ярьдсан билүү ч гэж нэг юмч бодол орж ирж байгаа шиг байна. За та бүхэн ямар ч гэсэн дор сэтгэл хэсэгт одоо өөрсдийнхээ бодол санааг бичээрэй. Тэгээд хамгийн гол нь Гандигийн талаар өөрсдийнх нь дүгнэлтийг сэтгэл хэсэгт бичгээ мартва. За ингээд дараагийн дугаараар дахин уулзцаа түр баяртай.